За юу айцгаан залуусаа дараагийн бичлэгээр уулзж байгаадаа таатай намайг сансан байх гэж найдаж байна. Би нэг асуулт асууя. Чи булчинлагт том гартай болохыг хүсэж байна уу? Хэрвээ тийм бол өнөөдөр чиний азтай өдөр байна. Яагаад гэвэл яг энэ цаг мөчид, яг одоо, яг энэ бичлэгээрээ би хэрхэн том булчинлаг гартай болох талаар өөрийнхөө 5 зөвлөгөөг хүргэх гэж байна. Энэ бичлэгийг дуустал анхааралтай үзээрэй. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би танарт хэрхэн Капитан Америка шиг, хэрхэн Тор шиг, хэрхэн Халк шиг, хэрхэн түшиг шиг бишээ сүүлийн үеийн түшиг шиг гартай болох 5 зөвлөгөөг бүгдээрээ сонирцгоё. Эхний зөвлөгөө юу гэж залуус гарны бэлтгэхийн ихлээр хамгийн түрүүлж толгойд ордог юм 2 толгой байдаг. 30 гантел барайл 2 толгой ингэж хийгээл явдаг тийм үү? Тэгвэл юу гэж гарны хамгийн ихэнх хэсэг нь уурталт биш, 2 толгой биш. Артлын 3 толгой болчих байдаг. Тийм учраас миний эхний зөвлөгөө бол хэрвээ чи том булчинлаг гартай болохыг хүсчихвэл 2 толгойтой биш 3 толгойн булчиндаа анхаарлаа төвлөрүүлээрэй. Мэдээж 2 толгой булчин чухал. Гэхдээ хэрвээ чи гарны бэлтгэл хийж байгаа бол дийлэх дасгал нь 3 толгойд нь тасгал байх ёстой шүү. Хоёр дахь зөвлөгөө бол хүмүүс нэг мэддэггүй өөртөө тохирсон зөв подолко сонгох. Нэгдүгээр чиний подолкны ханцуу урт биш байх ёстой. Ерөнхийдөө хамгийн бүдүүн хэсгээсээ дээш явах хэрэгтэй. Залуучууд ямар арга гаргадгүй гэхээр хитрхи урт өөрийнхөө гарны том хэсгээ дадлаад урт ханцуутай подолк хүмүүс. Хоёрдугаарт юу вэ гэхлээр чиний подолкны чинь ханцуу нь гараа баг зэрэг барьсан байх хэрэгтэй. Хитрхи сулбгар биш, хитрхи их барих биш. Ерөнхийдөө баг зэрэг барих тэгжиж гарны булчин илүү том харагддаг. Дараагийн анхаарах юм гэх юм бол хэрвээ чи нарийнхан гарт бол майк өмсөх юм бол чиний гарыг улам нарийнхан харагдуулна. Тийм учраас миний түрүүний хэлсэн шиг зөв подолка сонгох нь хамгийн чухал шүү. Том булчинлаг гартай харагдах 3 дахь зөвлөгөө бол биенийхээ өөх тосны хэмжээг багасгах. Юу гэж том гарнаас илүү булчинлаг гар илүү том харагддаг. Хичнээн чи том гартай байгаад булчин чинь товоохгүй бол чи булчинтай хүмүүсийн хажууд жижигхэн харагдана гэсэн үг. Тийм учраас биений ерөнхий өөхтөөс хасагдаад булчин өөрөө товоож иж гар хажуугаар нь том харагддаг шүү. Чи булчинлаг болоод өөх тосны хэмжээ багасаад арьс чинь нэмрээд ирэхээр чиний судасчийн дроос нь товоогоод илүү булчинлаг, илүү чанартай харагддаг. За том булчинлаг харагдах дараагийн 4 дахь зөвлөгөө бол чиний арьс чинь чиглэг байх хэрэгтэй. Юу гэж арьс чиглэг харагдах тусмаа илүү булчингууд товоож илүү булчинтай харагдах тийм үү. Тэгэхээр арьсаа чиглэг байлгах 2 зөвлөгөө маань юу вэ гэхээр нэгдүгээрт чи чийшүүлэх тос турах хэрэгтэй, хоёрдугаарт чи ус сайн уух хэрэгтэй. За том булчинлаг гартай харагдах дараагийн зөвлөгөө юу вэ гэхлээр баг зэрэг боорлох. Яаж боорлох нь чиний дур наран чарж болж гин, борлуулдаг тосмоос түрхэж болж гин. Би хитрхи наран түлхэх талаар яриаг шүү. Энэ бол өөр хэрэг шүү. Миний хэлэх гээд байгаа юм юу вэ гэхлээр хүний арьс баг зэрэг бараа харагдах тусмаа булчин илүү товгоор харагддаг. Тийм учраас баг зэрэг арьсаа боорлуулахад ямар ч гингүй юм байхгүй шүү. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би зууны үйлдэлийг тохиолдуулан хэрхэн том булчинлаг гартай харагдах зөвлөгөөнүүдийг хүргэлээ. Нэр дашамт хэлэхэд хэдүүлгийнхаа сууг асар хурцтай өрчилээ. Тэгээд subscribe хийж байгаа хүмүүстээ бүгдэнд баярлалаа. Хэдүүлээ хэр хурдан 10,000-аар болохоор харцгаая. Хэрвээ ч үзэж байгаа бол арай subscribe хийж амжаагүй юм шиг үстэй. Арай гүү хэлгүй дээ. Дүү шууд эргэлзээ авахгүй subscribe хийгээд лайк таа. Юу гэж тэгэх юм бол би цаашдаа улам сонирхолтой бичлэгүүдийг бэлдэх болно. Дараагийн бичлэгээр ямар сэдвээр ярилцмаар байгаа комент хэсэгт чөлөөтэй бичих болно. Би бүгдээрийнх нь мессежүүдийг харж байгаа. Би та нарыг бүгдийг чинь харж байгаа шүү. За тэгээ дараагийн бичлэгээр улам хүнд хэрэгтэй бичлэгүүдийг та хүргэнийгээ амлаж байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай залуусаа.